Нийслэлийн хэмжээнд өчигдөр оройноос эхлэн шатхууны үн литр тутамдаа 40-оос 50 төгрөгөөр нэмэгдээд байна. Тухайлбал Петрос хувьцаат компани шатхуун түгээх станцуудад А80 шатхууны үн литр тутамдаа 1550 төгрөг, А92 1660 төгрөг, А95 шатхуун 1890 төгрөгөөр худалдаалагдаж байгаамаа. Харин Жастол компани шатхуун түгээх станцуудад шатхууны үн литр тутамдаа 50 төгрөгөөр нэмэгдээд байгаамаа. Шатхууны үнийг ийхүү нэмэх болсноо нефт импортлогчид шудраг хүслээр эрхлэгчийн төлөө газарт мэдгдсэн эсхийг тус газрын дэд даргаас тодрууллаа. Ямар нэгэн мэдээлэл компаниуд болон газрын тосны газраас бол одоогор ирээгүй. Хэвлэл мэдээтэй л. Тэгэхээр танад мэдээлэлгүйгээр үнэ нэмсэн тохиолдол ямар хариуцлага асуудал яригддаг болов? Гэхдээ яг хоёр зүгээр аж ахуйн нэгжид үн нэмэх асуудлаар манад одоо мэдэгдэх зөвшөөрөл авах тийм өөр хүлээгээгүй л дээ. Тэгэхээр газрын тосны газар дээр асуудлыг ярилцж шийдсэн болох гэж ойлгож байна. Ямар та шудраг улсын эрхлэгчийн төлөө газар шатхуун импортлогчид үн нэмэх талаараа ямар нэгэн мэдээлэл ирүүлээгүй байгаа юм байна. Шудраг улсын эрхлэгчийн төлөө газрын тосны газраас ямар шалтгаанаар шатхууны үнийг нэмэгдүүлсэн талаар албан бичиг болон мэдээлэл авч хэлэлцээд үн нэмэх үндсэлтэй байсан эсхийг шалгаж үзэх юм байна. Яг зүгээр шудраг улсын газраас газрын тосны газраас нэгдүгürt мэдээлэл авна. Тэндээс бол ямар нэгэн одоо нөөцийн бүрдүүлч гэдэг юм уу, ямар нэгэн зохицуулалттай холбоотой ямар зүйл болсныг тодруулах байх. Тэндээ дараагаас шаардлагатай гэж үзвэл энэ бүтээгдэхүүн нэмэгдсэн асуудал нь одоо учир шалтгаан нь юу байсан бэ гэдэг мэдээж яриг бас судалж үзнэ л дээ.